Соёлын төв маань юм гэрт ийм маягаар одоо хэлцүүдээс галуудад үүсэт ингэ явсан. Тэр шинэ сайхан соёлын төвтэй болсон манай орон нутгийн өдөрлөгөөс нэлээд анхаарч сайхан хэвжүүрэн тогтлог үйлчилгээ тийм соёлын төвтэй болсон байна лээ. Манай сумын соёлын төв 38 онд байгуулагдсан. 88 жилийн түүхтэй ийм соёлын төв байна. За 38-аас 60 он гэхэд Улаангаас Улаанболон болж энэ соёлын гэрлийн үе гэж үзэж байгаа. За энэ соёлын төвхөн одоо түүхэн хөгжлөөс 3 үе болгож авч утсан байна. За 60-аас 90 он бол Улаанболонгоос соёлын өргөө хүртэлх нэгдэлц хөдөлгөөн социалист байгуулалтын өрнөлийн үеийн одоо соёлын байгууллага. За 90 оноос хойш соёлын өргөнөөс соёлын төв болсон. Нарсан өөрчлөлт үе гэсэн одоо 3 үе шигтийг дамжиж 88 жилийн түүхийг бүтээсэн. За энэ хугацаанд 18 эрхлэгч өдөртөж ажиллаж байсан ийм соёлын төв байна. За тэгээд одоо мэдээж тэр түүхэн үйл явцтай холбоотой олон чухал арга хэмжээнүүд явагдаж байсан тухай бас энэ нь дурдсан байгаа гэдэг давчлаа явчаа. За одоо бол соёлын төв бол 5 орнуудад ажиллаж байгаа. За номын сангийн үйлчилгээ бол 1963 оноос эхэлсэн Бадар нэгдлийн номын сан нэртэй анх байгуулагдаад за одоо 16,000 гаруй номтой. За жилд 800 орчим хүнд ном хэвлэлээр үйлчилж байгаа. За номын сангийн бас Монби лоо гэдэг энэ програмыг бол ашигладаг энэ ном сантай байгаа. За хөгжмийн урлагийн бүтээл хийх, түгээх. За энэ шинээр бол дэлгөө хотох түүхэн тус үзүүлжиг. Зориул 8 одоо дууны хөгжим одоо бичсэн байгаа. За энэ дээр манай соёлын төвхөн бол тухайн манай аймагтаа болон тэр бүсийн одоо соёлын төвөөс онцгой ялгарч соёлын үйлчлэгийг бол бас зориулж үзүүлж байгаа юм хамт олон байгаа. За музей үйлчлэгийг үзүүлж байна. За энд бол одоо хөрөг зүрх онцлог тоглоом, шатар, за иргэдээс ангилсан усаатын зүг үзүүр зэрэг 93 дэсийн 153 шиг ийм үзүүртэй байгаа. За соёлын үеийг хамгаалах үйл ажиллагааг бол тос дөрөвтэй явуулж, сумгийн одоо хамгаалалтанд авсан 26 дурсгал газартай байгаа. За соёлын бие төсвийн үеийг одоо адгад өвлөн дээж яваа 20 гаруй энэ хүнийг бол одоо бүртгэлд авсан байна лээ. За саяын одоо аглагын дурсгалууд дээр нэмэгдээ явах юм бол бүртгэлд авах тийм ийм одоо бас барилга байшин байгаа. За энэ бол одоо манай соёлын төвхөн бас зөвхөн одоо концерт тоглож байдаг юм уу, интернетээс ирсэн одоо үзүр үйлчлэг үзүүлээд ингэж байж чадахгүй. Бас тайзны урлагийн бүтээл тогтоож түгээх үйл ажиллагаа. За 23 оноос бол бас нэлийн идэвхтэй явсан байлаа. Жогоргог ташин дуулалт жүжиг, фазаараа тохиолдсон бүгдийн авал бүгдийн жүжиг. За 24 онд бол дэлгөө хотод түүхэн жуулж жүжиг бол тавьсан байгаа. За дуу дурс үйлчлэгийн бүтээл их юм дээр бас нэлийн дөрвтэй үйл ажиллагаа авсан явуулж байна. За сум орон нутгийн холбоотой 40 дууг ардаа аюултуудаараа дуулуулж дөрвжүүлж, гэрвжүүлж авч үлдсэн байна. За соёлын урлагийн тоглолт, наадам зохион байгуулах үйл ажиллагаа. За жилд 60 гаруй тоглолт, баяр наадмын үйл ажиллагаа, бүзэг цэнгүүнийг бол олон нийтэд зориулан явуулж байгаа байна. За соёлын бүтээж үйлдвэрлэлийн хувьд бол энэ шашин соёлын айлж хөгжүүлэх ажлыг эхлэе бол тавьсан. За хотгодуудын зэнхэр нууртай нутаг нэртэй 2 хоногийн аяа зохион байгуулсан бол нэлээд хүмүүсийн анхаарлыг татсан юм. Бас шинэлэг юм үйл явдал болсон байгаа.
За түүхийн сурвалжийн материалуудыг судлан сонирхож үзэх юм бол өвдөө сумын иргэд зон олон бол хотгоодын соёлын өв сан багтах, хотгоодын оног дуу гүйд дамжуулан дууж ирсэн бөгөөд айраг одоо шаагийн эсэж дуу адуу номхох зогсох энэ намрын налгар өдрүүдэд ахын дус айлтлаараа зуглаж нутгийн бисэг уртын дуу бол дуулан зингэд ийм одоо байсан байна. За нэгэн өврөө соёл дууг дуулахдаа бол хосоороо дуулах, дээгүүр дуулдаг, дууг бүтнийг бадаг дуулсны дараа төрлөг өргөдөг нь одоо бүрт хадгалагдсан гэсэн байна. За хүмүүс энэ нь бол хүмүүсийн хооронд танилцуулах, харилцан ойлголцох, эв нэртэй байх, занж нарыг төлөвшүүлэхэд энэ хосоороо дуулах соёл бол чухал өргөсөл гэсэн гэж ингэж одоо үздэг. За нутгийн зон олны өвөрмөц одоо соёл дотор бол энэ эртээр сүн зоны бишрэлүүдийг хүлээж ирсэн ойгон нурыг тойрсон амьдарч байгаа нутгийн. За нутгийн бол манайхан бол доогныхан гэдэг. За энэ ойгонхны өв соёлд нуугдж байгаа одоо хүртэл шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлаж чадаа байгаа нэгэн соёл бол за ойгон нураас дээж авч айр хэсэг тас гэж ингэж одоо үзээд байгаа. Намрын адагс сарын хуучдаар бид ойгон нутгийнхны эртнээс уламжилж ирсэн өв соёлын чухал нэгэн ёс заншилтай танилцж өргөн олондоо түгээхээр зорж гарлаа. Ойгон нууранд цоргын гол цутгах бэлчирт нилээд хідэн сүрэг адуу харагдана. Наанан таширлах гэрийн үүдэнд саран туяага цайны дээжээ өргөж зогсооно. Бидний зорьсон ажлын бүтэмжийг ерөөж байх шиг. Хотож ноход боорлон боргож уйж хонсон болов гэмээр хоёр морь шузган дээр иргэцэн. Жадан бугаанд орж мэд мэдлцээ зорьсон хэрэгээ танилцуулахад тэрээр морио эмээлэн сахалт руугаа очиж хүүхдүүдэд адуунд мордуулахаар зорилоо. Тэр зур бид намрын чилсэн айраг ууж тухлав. Аманд орохдоо чихрүүс хүргэх, чихэр уусгасан мэт зөөлөн амттай сэнгинсэн ердөөл ид шидийн умдаа гэмээр тансаг тос хөвсөн энэ айргийг ойгон нураас хөрөнгөлж исгсэн гэхэд цаанаа нэг эергүй санагдана. За зуны сарын одоо бэлгийн сайн өдөр бол ойгон нуурын айраг дээр хорвоод ивсэн сууж айргны дээжээ хайр нөх юм одоо хадаг дэлхийн тавхад за нуурын мэрэлцэн хадгийг авч чадхууд дээж авч чадвал тэр нь одоо шөндөө айраг чаагийн эсэх болтоо. За тэгэхээр энэ бол одоо түрүүн ойгон нуурын судалтай холбоотой ярьсан зүйлтэй бас холбож үзэх юм бол бас нэлээд одоо нарийн нэмэлт зүйлүүд байгаа. За манай соёлын төвхөн бол бас энийгээ судлах, илрүүлэх, тодорхой болгох талаар бас нэлээд эрэлт айлт хийж байгаа юм лээ. За нутгийн зон олны одоо ус өөрөөр соёлын хувьд бол за манай энэ хоёр улагчны заг, хунт холбоо нуур, хужиг тавцгаатай нутагтай алаг одоо шар болгоныхан за 10 лагчнаас хойш мөс шар нуруугаар нутагтай саарлуу дарахчууд алаг дууныхан за ураг төрлөө одоо сайн мэдэж удам судраад имжүүлж ирсэн зон олон бөгөөд за ихэнх хөгчүүд нь бол шадар сайн тоглодог, урдуун дуу сайхан дуулд найрладаг, дэмбэдэг, гэрэг өрөөл, эсхий их өрөөл, сэвлэг хүрэг өрөөл хэлдэг. За настай хүмүүсийн нэрийг нь бол хэлхийг итэд сэрэлдэг, айдаа дамбаа, гага эмдээ имжээ гэх мэтээр давгаалan дууддаг байгаа. Сум орон нутагтаа бол энэ бас ардын уламжлалт урлагаа хөгжүүлэх, за морь бүх сураа хөгжүүлэх. За сум орон нутагтаа бас энэ морины цуд дуудаг олон сайхан хүмүүстэй байгаа. За юмд мэндээр бөмбөгөд олон сайхан цэл олоодын золооч олонтой байсан байна. За хунт нуур шаврын голын сарлаг өхөөс өгөрөд эсгэсэн айрыг за гал дээр хаалаад өргөөр нэг усаар нэрж нөх гаргаж авдаг. За энэ нутгийн охин бол бас нэлийн алдартай юм байгаа. Цаашдаа бол соёлын аялжуулалтыг хөгжүүлэхэд бас нэг брэнд бүтээгдэхүүн болох юм бүтээгдэхүүнүүд бас байгаа юм аа. За одоо энэ брэнд бүтээгдэхүүнүүд бас энд авч өглөө уламжилж авч өгч байгаа. Өглөө уламжлалтыг бас энэ дээр бас дурдсан байна. За сумын соёлын үйл ажиллагаа, соёлын үеийг хадгалж хамгаалах, соёлын аялжуулалт, бүтээж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажил нь зөв бодлого зохицуулалтаар дэмжиж чадвал өргөн талаас нь хөгжих ийм өв уламжлал боломж байна гэж ингэж үзэж болохоор байна.
За цаашид нэн тэргүүн шийдвэрлэх асуудлууд дээр бол манай соёлын төв зоохон бол манай цоргон болон хайрыг бол хамгийн алдартай хайр гэж бид нар мэдж байгаа. Тийм учраас энэ соёлын хөгжүүлэлтийг хөгжүүлэх нь хайрын явын адууны соёлыг хөгжүүлэх асуудлаас их үнэтэй хөвнөр болох хаагаад ингэж бодож байна. За соёлын бүтээж үйлдвэрлэлийн хувьд бол уламжлалт гар урлал, оёдол хатгамал, төмөр модон эдэл хийх зэрэг энэ чиглэлийн зүйлүүд бас нэлээд хөгжүүлэх хэрэгтэй. За түрүүн одоо аян жуулчлалын маршрутуудын тухай бас нэлээд Сүхбаатар ханд ярьсан. За энийг дагаад одоо энэ зүйлүүдийг хийх юм бол бас боломжтой байна. За дээр нь бол одоо манайхан бол мах орцлохаар ухааныг бол бас нэлээд махаа нэлээд сайн одоо борцож хадгалж хамгаалдаг. Энийг ч одоо дэлхийн соёлын өвд бас бүртгэл яваад байгаа учраас энийг бол бид бас нэг сэргээ хөгжүүлээд ингээ явуул бас өрдөнтэй байгаа гэж бодож байна. За үндсийн дээлийг технологи бас дэлгэрүүлэх хэрэгтэй байна. Одоо маш сайхан дээлийг хийх өөрсдөө хийгээд үнэлждэг юм байсан. Одоо оюутны жижиг цэг үйлдвэр байгуул бас юм болж байгаа. За эсхийг их урлал уламжлалт гар ухаанаа бол түгээх энэ өөрийн бэрээлттэй болох хэрэгтэй. Ер нь одоо эсхийг хийдэг бас энэ соёл бас нэлээд хадгалагдж ирсэн байгаа. За тэгээд одоо сүүлийн үед яригдж байгаа соёлын төв төвшөлтэй хамтаа офис бичлэг кадастрыг бий болгох энэ чиглэлийн зүйлүүдэд бол төлөв хөгжүүлэх боломжтой юм аа. За биеийн тамир спортын хувьд бол үндэснийхээ спортуудыг хөгжүүлэх. За сумын баяр наадмын шинэ талбайгаа төшөглөөд үндэсний сурын спортоо хөгжүүлэх. За цоргон голын хурд морин спортыг хөгжүүл болохоор одоо адууныхаа удам хувьсаа сайжруулах, урдтай болох энэ зүйлүүдэд санаачлал дэвшүүлж байгаа олон сайхан уяачид ийм хүмүүс байгаа. За гурван сандуугийн халаа энэ бүхий спортоо сайхан хөгжүүлэх хэрэгтэй. За маргаашны өдрөөс одоо бүхий юу болно, тэмцээн болно гэсэн. За энэ дээр бол бас ер нь би түрүүн бас хэлсэн энэ биеийн өвдөл чадвар чансаа сайтай хөгжүүл одоо байна. Харин энийг олох, судлах, хөгжүүлэх тухай асуудал бол хэрэгтэй байна гэж бодож байна. За мод өмсгийн шагаан хараа бол бас хөгжиж байгаа юм байна лээ. Энийг одоо орон нутгаас сайхан дэмжиж ингээд энэ спортын дөрвөн төрлийг одоо ингээд сайхан жигтгэн хөгжүүлээ явах одоо болцоотой байна. За манай төлөвлөлтийнхэн бол ер нь шатрын спорт, ер нь шатарч байгаа. Энэ одоо хүүхдүүд ер нь гэртээ өөдөг юм ер нь өгшүүд хоорондоо шатар тоглодог. Энэ оюуны спорт энийг одоо нэг улам сайн хөгжүүлэх хэрэгтэй. Шатарчин сум болох хэрэгтэй. За сургуулийн дотор байранд бол тасаг шатар байх хэрэгтэй. Яг нарийнда бид нар ерөнхий сургуулийн сургууль сурж байгаа тэр шатраар дамжиж бид нар одоо бас төвчээртэй хатуужилттай бас ялж ялагдаж сурсан ийм одоо хүмүүжлэг авч ирсэн учраас энэ бол бас чухал зүйлээ. За төрөлцсөн сургалтыг хэрэгжүүлэхийн зэрэгцээгээр манай тэр спортын одоо бас амжилт гаргаж байгаа сайхан багш нар байна. Тийм ээ. Тэгээд энэ спортуудын шинэ төрлүүдийг хөгжүүлж явах гүн болцоотой юм аа. За аян жуулчлалын хувьд бол одоо түрүүн маршрутын тухай ярьсан хотгодуудын цэнхэр нутгаар нутгаар гэдэг энэ нутгийн иргэдэд төсгөлсөн аян жуулчлалыг хөгжүүлэх юм аа бол зөвхөн соёлын төвхөн санаачлал яриа явуулдаг биш. Сум орон нутгийн бодлого болгоод ингээд энэ нэлийн одоо өргөн одоо далаастай ийм ажил зохиохон бол энэ одоо өргөн боломжтой байна. За өндөр толгуурлын шашин соёлын аян жуулчлалын маршрутыг одоо гаргах. Тэр одоо 3 утгатай төрсөн нутгийг одоо холбосон юм маршрут авах юм бол олон хүмүүст орчин сонирхолтой олцоотой байгаамаа. За залуучууд нөгөө соёлын салбарч байсан залуучуудтай бодлоготой үйлдэл явж байгаа учраас залуучуудын зөвлөлөө сайхан байгуулад улс төрчгүйгээр байгуулад одоо тэр нэг ажил зохион байгуулалт явуулж чадaltaй ийм залуучуудаар зөвлөлөө сайхан байгуулах хэрэгтэй. Залуучуудын урлаг спортын наадам, залуучуудын жуулга уулзтаа хүмүүс төрөлжөө зохион байгуулах хэрэгтэй. Малтай хүмүүс одоо зөөрч байна. Гэхдээ бол одоо сайхан залуу малчтай байгаа чинь малчин залуучуудынхаа болон оюутнуудынхаа оюутан залуучуудынхаа жуулга уулзтыг зохион байгуулаад ингээ явахд бас болцоотой. За залуучууд руу чиглэсэн сургалт, ялангуяа залуу гэрүүлийг дэмжсэн гэрүүлийн боловсролыг олоход холбоотой сургалтууд бас нэлийн одоо чухал байр суурь болов гэж бодож байна. За залуучуудын нийгмийн асуудлыг шийдэх арга хэмжээ дотор мэргэжил эзэмшүүлэх, ажил зуучлахын ажил одоо хэрэгтэй байна. Тэгэхгүй бол энэ одоо ажил олдохгүй анч гэдэг ч юм уу нутгийн хүний нөөц ус шинж төлөвлөгөө ус үүсэж байгаа учраас энэ дээр бас нэлээд анхаарах. Ялангуяа одоо тэр дэждийн дараагийн шатны сургууль явж чадаагүй ч гэсэн тэр бусад залуучууд ажил мэргэжил эзэмшүүлэх нь бас нэлээд анхаарч бодлогоо явах юм бол энэ доктортой ажил болцоотой хаа гэж ингэж бид нар үзэж байгаа. За ингээд төгөнд тулгуур хэлэхэд Захын аймгийн төдөөс оны соёлын төв, орон нутгийн төв, шашин соёлын өрмөц онцлог.
уламж зан шилдэгээрээ толгуурлан төвшөөж өсрөхтэй дүүдийг хэрэгжүүлснээр хүн зооныхоо тогтвортой хөгжих, нутаг орнороо бахархах, эх орон сэтгэлгээг хөгжүүлэхэд үнэтэй хөнөмөр оруулж болохоор байна. За сумын соёлын төв бол сумын хөнөө хөгжлийн бас нэгэн цогцтой юм аа гэсэн байдлаар ингээд юм дүгнэлж байна. Баярлалаа.